ChatGPT нэг асуултанд нэг шил асуудаг гэж та сонсч байсан уу? Тэгвэл энэ нь хэтрүүлсэн, хуучирсан тоонуудыг ашигласан дүгнэлт юм байна. Мэдээж AI дата төвийн серверүүд асар их дулаан ялгаруулдаг тул хүрхэхийн тулд ус ашиглах шаардлага гардаг. Гэхдээ байршлаасаа мөн ямар төрлийн AI гэдгээсээ хамаарат өөр байд юм байна. Мөн AI компаниуд илүү ухаалаг AI хийхээсээ гадна ухаалаг хүргэлтийн систем бүтээхээр өрсөлдөж байгаа ба тэдний ерөнхийдөө хамгийн их хөрөнгө оруулж байгаа асуудлуудын нэг. Тэгвэл ямар аргуудыг хэрэглэж байгаа бол? Нэгдүгээр агаарын хөргөлт. Энэ хамгийн энгийн арга сенсор хүүтэн агаар үлээж серверийг хөргөн ус баг хэрэглэнэ. Гэхдээ их хэмжээний GPU-тэй дата төвдгөр ашиглах нь жоохон хязгаартай. Хоёр дахь нь шингэн хөргөлт. Энэ нь хамгийн хөгжиж байгаа технологи. GPU дээр шууд хөргөлтийн шингэн урсгадаг. Дулааныг агаараас хэд дахин сайн дамжуулдаг тул бага цахилгаан зарцуулна, бага зай эзэлнэ. Зарим тохиолдолд усны хэрэглээч буруулж чаддаг. Гурав дахь нь immersion cooling. Энэ бол хамгийн сонирхолтой нь серверийг усанд биш цахилгаан дамжуулдаггүй тусгай шингэнд бүхэлдэнд өрчдөг. Үүний дараа бараг сэнсч хэрэггүй болдог гэсэн үг. Дулаан маш хурдан гадагшилдаг. AI зориулсан дата төвүүдэд энэ технологиг улсын мэт туршиж байгаа. Дөрөвт нь сэрүүн мөцөд дата төв байгуулах. Финлянд, Швед, Норвеги зэрэг улсуудад дата төв их байдгийг юу анзаарч ирсэн үү? Гадаах агаар өөрөө үнэгүй хөргөж гэсэн үг. Өвлийн уйлал гадна хаагаараар серверээ шууд хөргөж болдог. Тиймээс ус цахилгаан хоёуланг нь хэмндэг гэсэн үг. Тав дахь буюу хамгийн сүүлийнх нь дулааныг дахин ашиглах. Зарим дата төв серверээс гадна халуун агаарыг шууд хайдаггүй. Жишээлбэл офис, орон сууц, хүлэмж гэх газруудыг халаахад ашигладаг. Ингэснээр хаягдтал бол ашигтай энерги болж хувирна гэсэн үг. Хэрхэн хамгийн хурдан хялбар төлбөрөөр төлөх боломжтойг мэдэх үү? Мэдгүй бол би яг одоо заадаг. Lime app руу ороод профайл хэсгээ сонгоно. Дараа нь карта холбоо хялбар төлөөрэй гэснээр дараад болоо. Ингээд дараагийн төлбөрүүдээ илүү хялбар хурдан төлөөрэй. Өнөөдөр гой мэдээ зулахад карта холбоо 6 сарын хязгааргүй яриа мессежтэй багцах юм бол дахиад 1 сар өнгөө бэлгэнд өгч байгаа шүү. Тиймээс яг одоо карта холбоорой.